Монгол улсын ардын жүжигчин Нямын цэгмэд 1910 онд Булган аймгийн Могд сумын нутагт Малчин ард Нямын гэрт төржээ. Тэрээр улсын төв театрт нэгтлэн бодгочоор ажиллаж байгаад 1931 оноос урлагт хөл тавьж түүнийг жүжигчин болох гараа нь эхэлсэн гэдэг. Театрын хоёр цэгмэд гэж хэлдэг байсан. Нэг нь цагааны цэгмэд гоо, нөгөөх нь Нямын багш, Нямын цэгмэд. Бүхэн тэгж Нямын цагааны гэж авралж байсан ийм одоо түүхэн уламжлал бий. Нямын багш маань бол их тийм дөлгөөхөн, хүнтэй ярихтаа их өвдөө цөөтэй хэрнээ юмыг оновчтой хэлж өгдөг, ухааруулж чаддаг ийм хүн байсан. Нямын багш гэхээр Монголын ард түмэн үзэгчид бол богдоор төсөөлдөг юм байгаа юм. Тэгээ цэгмэдгөө бол бас театраас гадна кинонд бол их том үр гүйцэтгэсэн хүн шүү дээ. Яг хөө зүгээр насаараа бол богдын дүр тоглосон одоо мэдл богд гэж цэгмэдгөө гэж намайг байхад нь богд гэнлж хааж яцсан тийм л байсан өдөө годгоо. Юм болсон шинжлэх шүү. Таалтын юм бабагүй юм чинь да. Та юу гэдэг юм да? Одоо тэмүүлэн хийж театрыг жигсээчлээ. Энэ амархан бишээ. Тэм Нямын багш бол ер нь тайзнаач адилхан дэлгэцэнч адилхан 1980-аад он хүртэл ер нь бол халаас илгээгүй богдын дүр тогсон. Тухайн үедээ богд энэ дүрийг бас янзаар харуулдаг, үзүүлдэг цаг үе байлаа шүү дээ. Муучлаж үзүүлэхэд нэ 1990-ад он хүртэл богд бол эсрэг дүрээр л төсөөлөгдөж явсан шүү дээ. Богдын дүр болгоно нь кино болгондоо Нямын багшд арай шинэлэг санаануудыг гаргаж өгч ирж байсан. Хэдийгээр нэг дүр тоглож байгаа ч гэлээ гэсэн урдхаа ажиллахад автахгүй юмсан, урдхаа хуулахгүй юмсан гэсэн нэг ийм хатгуу бат шугамыг өөртөө барьж ингэж ажилдаг. Сүүлдээ өөр талаас нь, өөр өнцгөөс нь харж жишээлбэл Хатанбаатар кинон дээр гардаг богд өөр байдаг. Энэ дээр тамгаа дарчхаад би юу хийчвэ гэд өөртөө бодож өөрийгөө цэгнэж байгаа тийм одоо богдын дүрийг гаргасан байдаг. Хамгийн би 50% энэ юунит бол ямар ч зүйл тавьж байгаа билээ гэдгээ би энэ дээр урдах богдуудаас өөр том Монголын төрийн тэргүүнийх нь хувьд шашин төрийг баригчийн хувьд санаа сэтгэл зовж байгаа тэр сэтгэлийн би нэхийг хэмэлсэн гэж ярьж байсан. Тэгэхээр Сүхбаатар киног бол Нямын багшгүйгээр төсөөлхийн бас арга байхгүй. Нямын багш бол тэнд Сүхбаатарын дууг оруулсан. Тэгэхээр зэрэгэл ирчтэй, хүчтэй, цоглог тэр одоо эр хүний залуу насны тэр галзуугийг бол тэр дуугаараа гаргаж чадсан. За тэгээд тэнд нэг өгүүлэгч хүн гэж гардаг. Өгүүлэгчийн дүрд бол бас Нямын багш тоглосон. Тэнд нэг лам гардаг. Тэнд бас Нямын багш тоглодог.
Тэрэнд нэг кинонд бол 3-4 тийсэн гэж ингэж тодорхойлж болно юм багшиг. Хамгийн сүүлд тэр мөнхөө огшийн найруулсан эцсийн шийдгэд жүжигт богдын дүр сургуулж ирсэн. Богд хаант Монгол улс гэсэн жүжигэн дээр Нямын багш бид хоёр богдын орол дээр одоо нэг орол дээр BWR-аар ингээ ажилласан. Тэгээд яг тоглохдоо бол Ухааны Батбаатар богдын дүр тоглосон юм байдаг. Багш нь социалист нийгмийн үед богдын дүрийг тухайн нийгмийн захиалгаар хийж байсан. Тухайн хүнийг хүн талаас нь улс төрийн зүтгэлтэн талаас нь хийгдэж байгаагүй маа. Энэ шинэ богд байх хэрэгтэй. Миний хүн дээр ажил гэдэг. Богд Монголын төрийн төлөө ямар хүн байсан тухай бүр эдэн далангуй ярьж өөрөө тэр үед тоглож чадахгүй байсан бодол санаагаа Батбаатар гэж манай жүжигчин биш үү гэдэг нь жүжигчин Батбаатарт хэлж энд тэр хүний одоо хэлсэн бодсон бүхнээр бид нар богд хааны Монголын төрийн шашны тэргүүний талаас нь анх удаа энэрэнгүй тийм эерэг сэтгэлгээр зөв одоо ухаан бодолтой хүний дүрийг бүтээл гаргахад бол Нямын Цэвэн багшийн найруулагч ухаан ур чадал тусалж байсан гэж ингэж бодож байгаа. Тэр хүнийг амьд сэрүүн байхад өөрийнх нь тоглож байсан богд хааны дүр тоглоно гэхэд бол шичирч байлаа юм дээ. Миний их тоглолтыг үзээ. Надтай таарад. За хүмүүн би ч бас ингэж тоглох бодол байсан. Цаг үе надад боломж олгоогүй юм аа. Гайгүй шүү гэж хэлсэн. Хэрвээ цаг эргээр өргөд сайхан болчихсон үе байсан бол Нямын багшийн тэр богдын дүрүүд бол өнөөдөр тэгж ард түмнийхээ сэтгэл тоногшиж үлдснээрээ бол тэр дүрээрээ төрийн шагнал ах хэмжээний ийм л агуу том бүтээлийг том дүрийг мөхчүүлж үлдээсэн ийм хүнлэлтэй. Монгол улсын ардын жүжигчин Нямын Цэгмэдэн тайс дэлгэцнээ 70 гаруй дүр бүтээж мөн 20 гаруй жүжиг найруулсан оюун бэлэгт сууд нэгэн байлаа. Анхны алхам кинонд 3 хөгшний дүр гаргасан байдаг. Тэр кинонд Балдан гэдэг үг нь Нямын Цэвэн багш тоглосон. Энэ чинь жигсүр найруулагчийн дипломынх нь ажил. Зүгээр өгцүүлийг бол би нэг проб хийгээгүй юм. Фотопробд нэг оруулаад фотопроб яавд ингээд цаахал тавих уу болох уу ямар хувцас өнсөлөх уу яах. Нэг хоёрдугаарт энэ хоёр хүн хоорондоо ингээд харуул яаж харагдах нь ансамбл харна шүү дээ тийм ээ. Кинонд адилхан фэнснач адилхан нэг ансамбл бүртгэх гэж нэг байдаг л та. Тэгээд энэ дээр бол үнэхээр нэр дөрвөн өвгөний нэг дөрүүд нэг нөгөөс салахын арга байхгүй нэг юм дөрвөн сайхан өвгөний дүр гардаг. Тэгээ 3 өвгөний дүр бол 3 удаа их хөөрхөн тэг өөр өнгө төрхтэй. Яахан давуулчихлаа. Тэр хоолдохгүй. Тэгвэл сони юу вэ? Хадлан хэр зэрэг авч байна гэдэг нь. Ижил 3 хөгшин ямар зан характераар бид 3 өөр байж болох уу гэдгийг хүртэл нарийн тооцож гаргасан байдаг. Тэр өвгчүүч өөрснөө байгалийн цаг агаарыг дэндүү сайн мэддэг, нутаг усаа шинжиж чаддаг, шинжээч нарын тийм нэг тийм том дүр төрх харагдаад байгаа юм л. Нэг хэдэн өвгчүүд байна. Тэр одоо нэг тэнгэр моохой тахад энэгээр өвддөг л. Бараар хаяж мэдж байна Балдангаа. Миний хөл тэнгэр бүрхээр энэгээр өвддөг юм. Заапхыг чинь яадгийг би мэдэхгүй. Тэр мэд та хичээсэн зүгээр үү? Үгүй зүгээр гэж өөх гэж та нарын сайхан залуу насыг хайрлах яадаг ингээд тэр хаарц тэр үгийн тэр хуваарлалт энэ төр үер наагуу шүү дээ. Нэтак. Юун та инээгээд байгаа юм бэ?
зүгээр бадангаа. Юу зүгээр гэж. Та нар амьдрал мэдэхгүй. Ийм сайхан залуу насыг хайрлаж яв. Нэг л удаалдаг юм. Бүр тийм эцгийн өвөөгийн тийм халуун сэтгэлээр хандсан тийм бүлээн дулаан амьсгалыг тэр одоо кинонд өөрийнх нь тоглож ирсэн дүрээр илэрхийлж гаргасан хүн би бас тийм төгшиг их үнэлж дотор хайрлаж явдیں۔ Охин. Адгуус гэдэг чинь адгуус яаж мэдэх вэ? Охиныг наалчих төглөө. Тэгээд тэр гурван хөгшнийг бол бас үзэгчид их өндөр үнэлж бас их хайрлаж байсан ийм сайхан дүр нь бас байдгийг. Тэрвэр сэтгэлгээ сайтай жүжигчин төдөөгүй жүжигийн багш шилдэг найруулагч мөн дорнот ховд увс хөвсгөл Завхан аймгийн театруудыг үүсгэн байгуулахад урлагийн төлөө гэсэн сэтгэлэн харамгүй зориулсан билээ. Тэгээд цэгмэд дугаан нэг сайхан юм бол юу гэхлээр зэрэг орол дээр их одоо судалгаа гэх юм их махар ажиллана. Тэгээ өөрөө дүрээ бүтээхдээ маш бүтээлч ирэл хайгуулдаг хүн л дээ. Нямын багш бол бас мөн жүжигчийн хажуугаар найруулагчийн ажлыг их хийсэн, театрын дараагаар ажиллаж ирсэн, удирдах зохион байгуулах ажлыг хийж ирсэн, орон нутгийн театруудыг үүсгэн байгуулах, хөгжүүлэхэд бол маш их онцгой үүрэг гүйцэтгсэн. Ямар ч юм Монголын урлагт бол дайрдаг гинтэн, ухааруулдаг ванган, нухдаг сэрмэд нэртэй юм гурван найруулагч байсан. Цэрэн Дашбаг Дорнот аймгийн театр дөнгөж залуухан жүжигчин хөдөөнөөс шалгуулаад орж явахад цэгмэд дугай Дорнот аймгийн театрын найруулагчаар ажиллаж ирсэн гэсэн. Ямар том ухаан бэ? Хүүхдийн театр, драмын театр, дөрийн театр, гурван театрын нэгдсэн театр байхад дарган байсан хүн шүү дээ. Зүгээр Монгол кино үйлдвэрийн 40 хэдэн оны ихээр тэр тайрын чугайг ирэхийн үед өмнө үйл үү? Хойны ч үлээ 4-5 жил Монгол кино үйлдвэрийн даргын ажлыг хийсэн байл шүү дээ. Өөрөөр хэлбэл их хэцүү үед цэгмэд дугай Монгол кино үйлдвэрийн даргаар 3-4 жил ажилласан байгаа юм. Тэгэхээр зэрэг кино үйлдвэртэй бол цэгмэд дугай бас л холбоотой хүн. Кино үйлдвэрийг одоо хөл дээр нь босгоход бол цэгмэд дугай байгуулсан гаяа бол энд бий гэж би боддог байхгүй. Манай алтан үеийн дахин давтагч жинхэнэ Монгол жүжиглэлийн өөртөө шингээсэн ийм жүжигчин байсан. Гайхамшигтай жүжигчин байсан. Ерөөсөө төрсөн жүжигчин. Байгалийн эсрэг авьяастай, амьдралын ариун их туршлагатай. Морхомжлын шүтэж болохоор л тийм жүжигчин байсан гэж би боддог. Авьяас бол бурхны их шиг. Бие бээр Монгол хүний цаглашгүй суу авьяасыг биширнэм. Энэхүү бүтээл минь урлагийн түүхэнд нэмэр нэгэн тусал болог.